За өглөөний мэнд. Би нэг хэд хоног Японоор яваад, Токиогоор яваад, би уран Саппоро хот гээд Хоккайдо арал дээр одоо 8 жил болсон юм аа. Сурж ирээд. Тэгээд коронавигоос хойш нийтлэг ирсэн. Тэгээд энэ жил ирээд энэ жил бас нэг янз бүрийн ажиллагаар одоо 10 хоног нэгээр явлаа. Тэгээд бид нар нэг оюутнуудыг Япон оюутан гэж град ажилчдыг бас орон град ажилчдыг Япон руу гараад тэгээд бас Япон хэл заадаг газар л та. Тэгээд хүмүүсээс сонсч байгаад бас өчигдөр ч гэсэн эндээ монголчуудаа уулзаад ер нь монголчууд Японд их сайхан амьдарч сайхан гэдэг юм уу ер нь Японд дуртай сүүлийн Японд ирж байгаа монголчуудын тооч их өсөж байгаа юм байна. Тэгээд бага монголчуудын ихэнх хувь нь сурах чиглэлийн гадаадд дотроос сургалтаар ирсэн монгол орнууд монголчуудын хувь нь их өндөр байт юм байна. Японыг бас их сурах боломжтой гэж манай монголчууд үзэж байна. Одоо 20,000 монгол байна. Тэгээд ерөнхийдөө бид нар ч дандаа болж утж байгаа юм бол ярьж байдаг. Мэдээж хаяа гэсэн нэг болохгүй байгаа анхаарах юмудаа ярих нь зөв байх. Тэгээд бас сүүлийн Японд ирсэн хүмүүс залуучууд ажилдаа тэнцэхгүй ч гэдэг юм уу гэр орноо санах сэтгэл санаа тэгээ буцах барих юм тиймэрхүү юм бас мэр зэрэг харж ийн гэнэ л дээ. Бид нар ч гэсэн явуулсан хүмүүсээс одоо 100-аас 10 ч юм уу 100-аас 5 гоё ер нь тиймэрхүү асуудал гардаг. Энэ ягаад тийм болж байгаа гэвэл бид нар ч Японыг их нэг сайхан гэрэл гэгээ бүх юмэр нь харж байгаа. Гэтэ энэний цаана зах зээлийн өмчлөлтөө ажлын өндөр шаардлага тэгэл хүний нутагт ганцаардах барих бүх юм байгаа. Гэтэ энэ дээр бид нар одоо их эзгүүч гэсэн залуучууд гэсэн Япон бол тийм анхаарах нь зөөлөн хоол биш хатуу борцог гэх юм уу те өрсөлдөөнтэй шаардлага өндөр тийм учраас одоо их эзгүүлийн хувьд 18 бүр багаар явж байгаа залуучуудыг их эрхээс өмнө болдог бол жоохон тийм тэсвэр хатуужил гэх юм уу тийм суулгамаар л санагдах юм. Гэтэ энэ бол тийм амар бишэлтэй. Манай нэг газрын дэсний бас багш хэлж ирсэн. Эцгүүд одоо хүүхдээ газрын дэс тоглуулахдаа бас янз янзын зорилгоор тоглуулж байна. Нэг нь болохоор нөгөө чөлөө цагийн зөв боловсон өнгөрүүлээ гэдэг юм уу. Одоо үйлдэл компьютерын дээр тоглож явахаар ингээ очиод хөл гарааг хөдөлгөөд бас бенч хэрэгжиж байж гэж. Зарим эцгүүд болохоор бүр 7 хоног 4-5 удаа ч юм уу бас нэлийн хүнд хөтлөөрээр. За тэр нь болохоор тэсвэр төвчээр суулгая. Бас болов тамирчин ч болсон яах вэ гэсэн тийм бодлоор суулгаж байна. Тэгэхээр монголчууд жиншилэг одоо Чингисийн үегээд бүр холоо бас хэцүү байх л та ойр зураар нь ярихад хандаа ингээд хүүхдээ бүр 5 наснаас нь 4 наснаас нь морь онолдог хүмүүс шүү дээ. Эмэгтэй эрэгтэйгөө зүгээр нэг морь онолохгүй хурдны морь гээд 30 км хүртэл чароо шолоон дээр ингээд маш их өрсөлдөө. Тийм амар биш шүү дээ. Тэгжээж бүр багаас нь хатуужулдаг тийм уламжлалтай хүмүүс юм шүү. Тэгээд яг одоо ч орж үед бас нөгөө хүүхдүүдийн нэр барих гээл дээ. Тийм юм яриад байгаа. Гэхдээ энэ чинь орчин үеийн нэг бодлын Чингисийн үеэс нэг ялгархгүй нөгөө хатуу өрсөлдөө бүх юм хэвээр байна. Улс төрийн байдлыг ч гэсэн одоо аваад үзэхдээ дэлхийд ярьж тийм нэг сайхан юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бас хүүхдээ хатуу чанга гэх юм уу бас нэг талаас нь хүмүүжүүлж. За Чингисийн үеийн шиг арай хүмүүжүүлэх нь юу юм? Тэгээд спорт орно ч гэсэн ажиллаар нь ч гэсэн жишээ миний үеийн жишээ бас өөр байх л та бид нар ч жишээ дөрөвдүгээр ангиас л хөдөлмөр цуслан гээл сар мараар явдаг байсан шүү дээ. 5 дугаар ангидаа би бол үнэ саж анхны мөнгө олж ирсэн. Би биш яг манай үеийн бүгд л. Тэгээд одоо болохоор би өөрийгөө өвчөөл тэгж яахгүй ядаж спортын хийх юм уу нэг тийм юм нэгэн бүлдчээж гадагш нь явуулахгүй бол за би сэтгэлийн бэлдэн мэдээж толгой тархион ч гэсэн юм сайн хийж игээд гадагш нь явуулахгүй хүүхдүүд бас хөл алдна гэх юм уу нэгцэн гэх юм уу тий тэр хүүхдэл өөрөө зов бас нэг тийм нэг ажил юм ажиллаглаа.